Бизнес цэник конференс 2026 арга хэмжээ өчигдөр галерей Улаанбаатарт зохион байгуулагдлаа. Салбар бүрийн шилдэгүүдийн бодит туршлагад тулгуурлан ажилтны сэтгэл зүйн удирдлагын арга барил, борлуулалтын шинэ стратеги болон бизнесийн дахин загварчлал зэрэг нэн чухал сэдвүүдийн хүрээнд чадварлаг мэрэгчлэлтүүд үнцэнтэй илтгэлүүдийн талаарх мэдээллийг хүргэсэн юм а. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг цэрэн долоор хүргэнэ. Өглөөний мэнд. Тэгэхээр бизнесийн орчин хурдцтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед компаниуд зөвхөн амьд үлдэх бус хэрхэн манлайлж ажиллах вэ гэдгийг томоохон сорилтыг дагуулж байна. За үүнд хамгийн чухал манлайлал үзүүлэх хүн мэдээж компани захирал. За тэгвэл захирал хүн бүхнийг хийж амжихгүй учраас сайн баг бүрдүүлэх, оновчтой шийдвэр гаргах. За цаашлаад хүн бүр захирлын хэмжээнд сэтгэх нь салбарын бөгөөд улс орны хөгжилдөж ихээхэн хувь нэмэртэй байх талаар арга хэмжээнд оролцогч захирлуудын байр суурийг илэрхийлж байна. Бүгдийг чадах албагүй. Чаддаг байх ч ёсгүй. Бас тийм боломж ч байдаггүй. Тэгэхээр яг тэрийг системчлээд хэрхэн хамт олноо бүтээж чадах уу? Одоо үйлэх системээр жишээ аваа ярих юм бол би зүгээр нэг л элемент нь баггүй. Тэгэхээр тэр үйлэх систем, химийн үйлэх систем тийм. Тэгэхээр химийн үйлэх системээ бусад оролцоонуудыг л бид нар бүрдүүлэх нь өөрөө удирдлага, захирал хүний ер нь бол хийх ёстой ажил. Эсвэл ганцхан бүх зүйлийг ганцаараа амжуулах бол угаасаа боломж байхгүй. За яг энэ сэдв гараад ирэнгүүт би ажилтнаа уу, би яг захирлуу гэд би өөртөө нэлээд дүгнэлт хийжсэн. Ер нь яг энэ бизнес удирдна гэдэг чинь өөрөө хувь хүн ямар байх вэ? Тухайн бизнесийг удирж байгаа хүний философи үнэт зүйл ямар ахаас хамаарат байгууллагын үнэт зүйл алсын хараа их тогтож байдаг. Гэхдээ дарга байхад хүртэл хэцүү шүү дээ. Тэгэхээр тэр зүйл рүүгээ тэмүүлж яваа. За бас энэ шат руу ахиж явсан байна да гэдэг л дүгнэлтийг өөртөө хийсэн. Энэ бол ажилчдад болон яг энд байгаа удирдлагын түвшний хүмүүс хүртэл маш оновчтой гоё мэдээлэл болсон. Ямарваа нэгэн системийг дараагийн систем болгож хувиргахад ердөө нэгдүгээр хүн л хариуцдаг. Хинт ч даалгаж болдгүй. Хинч хүний мөрөөдлийг цалингаар хийдэггүй, хинч хүний мөрөөдлийг өмнөөс чи хийдэггүй. Хэрвээ танай компани захиралч нь өөрөө л энийхээ төлөө амиа өгөхгүй юм бол танай компани өөрчлөгдөхгүй гэсэн үг. Даалгаж шийдэггүй. Энийг манай олон захирал бол андуурдаг. Сайн хүмүүс ажилд авна, Харвард төгссөн авна, тэгээд хийлгэн үгүй. Та сургууль төгссөн ч төгсөөгүй ч байсан таал хариуцна. Нэгдүгээр дүрм энэ. Тийм учраас энэ дээр өөрөө хувь хүний хувьд 100% шийдвэр гаргах хэрэгтэй. Ухрах зам бол байх ёсгүй. За хоёрдугаар дүрм, усан сэлж байгаа хүний дүрм гэж нэрлэдэг. Та эрэг дээр хичнээн ном уншаад ус руу ороод живнэ. Эрэг дээр ямар ч профессороор заалгаад, ямар ч видео үзээд яг танд бол гоё санагдана. Гэхдээ тус болохгүй. Шууд живүүл живнэ. Ганцхан арга бай. Пүйтэн ус руу зориглоод орно. Тэгэл хахад цацаал талж ивэл учраа олно шүү. Тийм учраас энэ стратеги хэрэгжүүлэлтэн дээр компани захирал бол живхэд бэлэн байх хэрэгтэй. За 3 дахь нь бол мэдээж хэрэг хүн төрөлхтөн юм байна. Бусдаас сурах хэрэгтэй, сайн консультант, коуч зөвлөгөө авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл урд нь 1000 хүний хийцэн алдааг 1001 хүн болох гэж оролдоод хэрэггүй. Би өөрийнхөө компанийн захирлаас гадна би энэ хувь биеийнхээ захирал эзэн шүү дээ. Эзэн сэтгэлгээ сууж байна те. За тэгэхээр энэ чид эрүүл мэндэ бие бүрэн хариуцсан, өглөө босоод цаг нараа хариуцсан, өнөөдөр аз жаргалтай байх үгүйгээ хариуцсан төлөвлөн энтэй адилхан яг энэ эзэн сэтгэлгээ, захирал сэтгэлгээ гэдэг ийм хариуцлагын миний амьдрал надаас шалтгаална гэсэн энэ сэтгэлгээг хувь хүн дээр өөртөө суулгачих юм бол оюутнууд сайн суурна, спортын тамирчид сайн үр дүнтэй гарна. Тэгээ байгууллагууд бүтээмжүүд, ажилтны бүтээмж нэмэгдэнэ. Ер нь бүх зүйлийн суурь яг энэ хувь хүний сэтгэлгээ дээр л байгаад байгаа. Тэгэхээр салбар бүрийн хувьд хүний нөөцийн асуудал хамгийн чухал сэдвүүдийн нэг бол хിവэр байна. За байгууллагууд урт хугацаанд тогтвортой өндөр бүтээмжтэй ажиллах баг бүрдүүлэхийн тулд за ажилтныгаа өөрөөрөө байх боломжийг нь хүлээн зөвшөөрөх. За сэтгэл зүйн хувьд тайван аюулгүй орчныг бүрдүүлэх нь нэн чухал суурь болж байгааг онцолж байна. За нөгөө талаас ажилтан нь байгууллагынхаа алсын хараа зорилгыг тодорхой ойлгож за түүнд нийцүүлэн ажиллах нь аль аль талдаа зайлшгүй шаардлагатай хүчин зүйл болж байгааг захирлууд мөн тодтогч байна. Хүн бол ерөөсөө ямар ч ажил хийж болно, хаач ажиллаж хийж болно, гоё оффист хийж болно, эсвэл нэг юм тавга оффист ч оффис хүч хийж болно. Хамгийн гол нь тэр ажиллаж байгаа тэр 8 цаг маань тийм таатай байх шаардлагатай.
сэтгэл зүйн үед амар амгалан тэрээс ингээд хичнээн одоо цалин өндөртэй байгаад хичнээн гоё юм офстайсэн ч гэсэндээ өглөө ажлаа босгоо ахлахта тийм аюултай гэдгээ мэдэрдэг, таагүй байдлыг авдаг тийм газраас хүн бүтээмжтэй урт хугацаанд ажиллаж боломжгүй байх. Тэгэхээр тийм орчинд бүтээмжээрээ тэрг байхгүй. Тэгэхээр бол ерөөсөө л тэр хүн өөрөө бүтээмжтэй ажиллах уг суурь хүн өөрөө тийм өөрөөрөө хүлээн шүрэгддэг орчинд л бүтээмжтэй ажилт юм байна. Өөрөөрөө би одоо чинь удаан бол миний удааныг зөвшөөрдөг орчинд. Тэгвэл надаас ингээд хурдтай байх хэрэгтэй гэж яриад байдаг. Гэтэл би өөрөө байглаас удаан байхгүй юу. Тэгэхээр надаас олон зүйл шаардаад байдаг. Намайг өөрөөхөө байхад дандаа баг өмсгөө шаардаад байдаг тэр орчинд хүмүүс ажилдаггүй юм байна. Яагаад тэгэхээр сэтгэл зүйн шинжилгээ ухаан өөрийнхөө үндсэн дүрээсээ холдоод өөрөөр багуу зүгээд ирэхээр хүн хичнээн холдох тусмаа стресстэй юм байна. Тэгэхээр ерөөс ажлын байрны бүтээмж гэж ярьж байвал уг үндэс нь тэд нар сэтгэл зүй тайван байх хэрэгтэй. Миний л бодол шүү. Тэнд ажиллаж байгаа хүн нэг бүрчлэн захирлынхаа тэр хийх гэж байгаа ажил алсын хараа төлөвлөгөөг мэддэг, ойлгодог байх хэрэгтэй. Түүнийг та нар бүгдээрээ өөрсдийнхөө хамт олондоо 100% ингээд ойлгуулж нэг ихтгэл үнэмшлийн төлөө хөдөлж явах нь их чухал байдаг юм уу гэж хардаг. Тэгэхгүй бол дараагаа орж ирээд үүрэг өгөөд нөгөө хүн чи өдөржин нөгөө авсан үүргэндээ түүртэй тэр ажлынхаа цаана нь юунд хүрэх гэж байгаагаа холыг харж чадахгүй болвол ингээд илүү ингээд стресстэй ч юм уу те ажлынхаа бүтээмж нь муу байдаг ч юм уу. Тэгэхээр ингээд захирал өөрийнх нь бодож байгаа, хийж байгаа, санаж байгаа тэр алсын үйл хэрэгээ өдөр тутамдаа байнга сануулж, байнга тэрнийхээ ярилцаж зөвшөөрч явах хэрэгтэй. Альва стратеги хэрэгжүүлэхэд тулгардаг юм нь өөрөө хүмүүс бид нар өөрсдөө систем ч юм уу, технологи ч юм уу ингээ юу ч одоо ингээд сольж болно. Хамгийн тулгардаг, хамгийн хэцүү зүйл бол хүмүүсийн өөрсдийн хандлага за бүр амин чөлөө. За бүхий л компаниудын хувьд борлуулалтаа өсгөх зорилт улам бүр хурцаар тавигдаж байгаа энэ үед борлуулалтын менежерүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, олон улсын туршлагаас суралцах зайлшгүй шаардлага үүсэж байгааг экспертүүд мөн онцолж байна. За нөгөө талаас технологи болон хиймэл оюуны хэрэглээ бизнесийн орчинд эрчимтэй нэвтэрч, байгууллагууд үйлчилгээ болон үйл ажиллагаанд ухаалгаар ашиглаж байгаа нь зүгээр нэг шинэ хандлага биш. Харин бизнесийн салбарт аль хэдийн нутагшиж эхэлсэн байна. Бүх бизнесүүдээр ингээд харахаар бүгдээрээ борлуулалтаа нэмэгдүүлэх хүсэл байдаг. Гэхдээ яаж гэдэг аргачлалаа мэддэггүй. Тэгээ өөрөө бас бүгдийг хийж амждаггүй. Юу болохгүй байгаа гэдгээ сайн харж чадахгүйгээр энэ л болохгүй байгаа даа гэдээ дандаа таадаг гэсэн. Тэгэхээр таахаа болох хэрэгтэй гэдэг нэг зөвлөгөө байна. Хоёр дахь зөвлөгөө нь гэвэл бизнес эрхэлж байгаа захирлууд өөрөө бүгдийг хийх гэж оролддог. Тэгээ өөрөө бүгдийг хийхгүйгээр илүү чаддаг хүнд нь илүү сайн баг бүрдүүлээд тэр багаараа яг бодит гүйцэтгэл гаргадаг тэр багийг сетап хийх нь бол айгүй чухал буюу хоёрт нь айгүй сайн баг үүсгэх хэрэгтэй. Гуравт нь бидэхэд борлуулалтын дээр яг Монголд бол борлуулалтын сайн одоо мэргэжилтэнгүүд гэх юм уу эсвэл сайн борлуулалтын захирлуудыг бэлддэг юм институт энэ Монголд байдаггүй шүү дээ. Бизнес удирдлага ч юм уу тийм мэргэжлэр ерөнхийдөө сургаж байгаа болохоос гадны сайн туршигдсан системүүдийг суралцаад тэрийг бизнест адапт хийх юм бол богино хугацаанд илүү үр дүнтэйгээр бизнесээ өсгөх, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой. Яг энэ банкны хувьд бол бид нар бас технологи дээр суурилсан учраас тэгээд энэ том өрсөлдөөнтэй зах зээл дээр арилжааны одоо 12 дахь банк дөнгөж одоо 4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бидний онцлог бол яг мэдээж технологи дээр гэдэг агуулгаараа ч тийм. Хоёрдугаарт энэ өрсөлдөөнийхөө одоо зарчмын хувьд гэсэн бид нар өөрсдөө байгууллагын хувьд бол онцлогтойгоор ажиллаж ижил энэ зах зээл дээр бас өөрсдийнхөө тодорхой байр суурийг эзэлнэ. За тэрний хувьд манай байгууллага бол өөрсдийнхөө дотоод соёл одоо бүтэц бүрэлдэхүүн чадах бизнес модельээр илүү тийм стартаплыг ажилтдаг, технологийн компани ажилтдаг гэдэг агуулгаар нь би жоохон одоо удирдлагуудаа ингэж ажиллах хэрэгтэй, одоо бүтцээ байн гарч явах хэрэгтэй, байгууллагын өөрийнхөө чадамжийг бүрдүүлж явах хэрэгтэй шүү гэдэг агуулгаар сэдвээ бол ярьлаа. Одоо банкч гэлтгүй бусад бүх салбар дээр энэ үйлчлэгээнүүд, энэ технологийн, AI-ийн чадхуудыг Монгол улсын хэмжээнд хэдүүлээ маш хурдтайгаар одоо хоцролгуул нэвтрүүлэх ёстой гэж би зөв харж байна. Мэдээлэл жоохон хоцорж авч байгаа гэдгийг анзаарч байгаа юм л да. Тэгэхээр бид нар маш сониуч байж ийш тийшээ гадагш дотор явахтайсан тийм панел форумд оролцож мэдээлэл цуглуулах дээр энэ дээр бол тодорхой хэмжээний эргээд төрөө нэгэлдэг нөгөө коммитменттэй хөрөнгө цагаа гаргадаг байх нь. Энэс хизээч юм гарахгүй штэ, гардгүй штэ гэж хараа цугаад байх юм бол мянгууд очиход нэг юм гарна, нэг удаа гарсан юм маш болоод мянга нугасан бизнес босгож явах боломжтой. Тэгэхээр тэрэн дээр бид нар тууштай алсын хараатай стратеги нэг явахгүй болгоот болждаг биш, тууштай байна гэдэг бол их чухал юм байна гэж баг өдөр болгон хэлж байна. Тэгээд өнөөдөр бол бизнес эрхлэгчд юм бол одоо өрсөлдөх чадвараа нэмэх гол зүйл нь бол байнга суралцах ийм горимд орохоос аргагүй болж шүү дээ. Иргэн тойрон маань маш хурдтай өөрчлөгдөж байна.
мэдлэгийн хүрээ, технологи ингээд бүх зүйл хүн өөрөө ч өөрчлөгдөж байна тий. Тэгэхээр бол байнга одоо суралцах, нэгнээс суралцах, хамтран ажиллах шин гарцуудыг нээх ийм л одоо замаар явахаас өөр аргагүй болж байна. Тийм дотоод дуудлага байдаг штэ. Яг нэг тийм за энийг л хийчихвэл ийм асуудал шийдчих юм байна. Ийм гоё юм хийж болох юм байна гэс нэг тийм боломжийг олоод харчихлаар цаанаасаа ингээд тэрийг хийхгүй л нэг болохгүй юм шиг санагдаад тэр мэдрэмжээс л ер нь бүх зүйлүүдтэй бол. Тэгэхээр хүн яг л галын хайч шиг байдаг. За галд ойртохороо хальж, холтохороо хөрдөг шиг суралцгаа зогсоовол зэвэрдэ гэдгийг нэгэн илтгэгч онцчлаа. За хамтдаа суралцаж хөгжихийг зорьсон 500 орчим оролцогчийг нэгтгэсэн энэхүү арга хэмжээг нэр бүхий одоо амжилттай яваа компаниуд ивент итгэгчээр дэмжиж хамтын үнцнийг мөн бүтээсэн байна. Тэгэхээр одоо энэхүү арга хэмжээгээр дамжуулаад яг ялангуяа бизнес эрхлэгч нар илүү удирдлагуудын хүмүүс ирсэн байна. Тэгэхээр тэн дээр програм амжийн тусламжтайгаар ямар давуу талыг одоо бизнестэй илүү авч болохын за тэгээ сүүлийн технологи клауд технологи хэмжээ оюун ухааны тусламжтайгаар ERP бүтээгдэхүүн ямар түвшинд явж байгаа юм гэдэг мэдээллүүдийг бас хүргэх бас боломж одоо нэгэн дор олгож байгаад нь бас маш их баяртай байна. Цаг хүртгэлийн платформ яг өнөөдрийн байдлаар 1500 харилцагч байгууллагын 40,000 ажилтан гар утсаараа аппликейшнаар цагаа бүртгүүлдэг гэсэн ямар нэгэн нэмэлт хөрөмж шаардахгүйгээр ажилтнууд утсаараа цагаа бүртгүүлэх боломжийг олгоод ингэ явж байгаа. За тэгээ бид нар бас энд бас ингэ харагдаж байгаа бах тий. Gold спонсоросон бизнес ивэнтэйгээ хамтраад ингэ явж байна. За энэ арга хэмжээнд дээр оролцсноор бол ер нь олон төрлийн одоо зорилттой одоо байгууллагууд болон хувь хүмүүстэй танилцах боломжтой. Дээрээс нь бас өөрсдийнхөө компанийг бас сурталчлах боломжтой ийм сайн үр өгөөжтэй ийм арга хэмжээ ер нь жил болгон болдог. Тэгээд манайх бол энэ жил одоо анхныхаа удаага Gold ивент итгэгчээр оролцож байна. За эцэст нь хэлэхэд бизнесийн амжилт ганц манлайлал бос зөв баг, зөв сэтгэл зүй, зөв технологийн уялдаа дээр тогтдог нь тодорхой боллоо. За өөрчлөлтөнд дасан зохицохоос илүү түүнийг чиглүүлж чадсан нь өнөөдрийн ялагч байхыг энэ арга хэмжээ тод харуулж байна. Баярлалаа.